Ханиа томуу дэгдлээ утаад ортог замаа алдлаа. Сурагч багчуудын амралтыг хойшлуулъя хэмээн цог цэцэг сайд өргөх бичиг барьж гүйсэн авч ерөнхий сайд болон боловсролын сайдууд тэр бичгийг нааш сайш шидэлсээр хугацаа алдав. Уг нь өнгөрсөн баасан гараг шийдчихэж болох байсан шийдсэнгүй хүн суртал гаргав. Даваа гараг шийдчих болов хэмээн эцэгчүүд гүй мөн их чих тавьж нэг нэгнээсээ сурч хэвлэл мэдээлэлд ажилдаг танилуудынхаа утсыг улаастал залгаж асуулаа. Дарга нар шийдвэрээ гаргаж өгсөнгүй. За ингээд аргаа барсан эцэгчүүд хотын хор дутаа ханиа томоноос цугтаалган цэвэр агаарлуу хөдөө гадаа явуулсан байсан хүүхдүүдэд хот руу татаж авчирлаа. Харин тэгтэл тэрийг нь хүлээж байсан юм шиг өнөө уян түнтэй дарга нар нь шийдвэрээ гаргав. Хотод ханиа томуу их байгаа тул 1-р сарын 30 хүртэл амралтыг сунгалаа гэж дайжгнав. Одоо ахаад бохимдол үүсэж байна. Сунгаж гялайлгсанд нь биш л дээ. Сунгах шийдвэрээ инхүү тулгаж гаргасанд нь бохимдлаа. Гэхдээ ямар сайн байх вэ? Нэг айл 2 хүүхдээ хөдөө явуулсан байж гэж бодоход ирэх очих зардал нь 20-30 мянган төгрөгөөр тоологдно. Хэрвээ эцэг нь өөрсдийнхөө машинаар хүргэж өгсөн бол тэр зардал нь 100 мянгаарч тогтохгүй. За ийхүү оройтож гаргасан унтаа түнтэй шийдвэрийн балгаар хямарсан иргэдийн нэмгэрсэн төрөвч ахин бүр нэмгэрэх нягууртай болж байна. Нэг л удаа ирж очих байсан бол 2 удаа болж тэр хэрээрээ мөнгө өрсөж бохимдол үүсэж байна. Энэ мангаруудын ерөнхий сайд боловсролын сайд нар ер нь хизээ ажил хийж сурах туучинууд байна.